Энэ 9-р сарын 16-нд American Airlines-ийн Charlotte хотоос Лас Вегас руу явж байсан 24-70 дугаарын нислэгийн үеэр нэгэн үмэн дэгджээ. Нислэг замынхаа талд хүрээд байх үед 47 настай Кэти Дилон гэх зорчигч эмэгтэй гинэд хачин авирлаж эхэлсэн байна. Тэр өөрийн судлаа орхин онгоцны голоор нааш цааш алхаж чанга дуугаар орилон гартаа гар утсаа барьсан байдалтай бүхэл бүтэн онгоцыг бичиж эхлэхэн тэр. Үүнийг харсан нислэгийн үйлчлэгч түүнд бичлэгээ зогсоохыг хурдхан сануулсан ч энэ нь Дилоныг улам бухимдуулжээ. Дилон шууд уурлаж хэд хэдэн нислэгийн үйлчлэгчдийг сүрдүүлэн чамааг алаад хайчихсан шүү өлөгч минь гэж хашгичин занл хийсэн үгс хэлж эхэлсэн байдаг. Үйлчлэгч нөхцөл байдал хэвийн бус байгааг ойлгож тэр даруйдаа Ахмад болон 2 дугаар нисгэгчид мэдэгдэв. Гисэн ч Дилон зогссонгүй үйлчлэгчдийн зөв рүү төрөнгийн хөдөлгөөн хийж зорчигчид болон багийнхныг айлгсан аж. Бусдын болон өөрсдийн аюулгүй байдлыг хангахын тулд нислэгийн баг Дилоныг ирзэнэн осоор гарын шуун дээр нь хүлж суудлын бүсээр нь бэхлэхээс өөр аргагүй төрсөн байна. Ингэснээр тэд галзуу эмэгтэйг тайвширна гэж бодсон ч тэр зогссонгүй. Эмэгтэй улам догшрох үед өөр нэгэн үйлчлэгч нааддаг дууз буюу скотч гаргаж ирэн цээжийн хэсгээр нь ороож давхар бэхлэв. Гисэн ч Дилон уг үйлчлэгчийг 2 удаа хөлөөрөө өшгөлөхөд үйлчлэгч бүсгүй газар түлхэгдэн унав. Эцэст нь нислэгийн баг олуулаа нийлэн түүний хяналтанда байлгахын тулд хөлийг нь бас скотчоор ороож чадав. Нийгмийн сүлжээнд тархадгүй бичлэгдээр Дилон өөрийг нь боосон ирзэнэн осор өвтгөж байна гэж орилж хараалын цочирдон мөг сэлж буйн сонсогдно. Уг бичлэг олон нийтийн сүлжээнд тархсныхаа дараа олон хүний игдүүцлийг хүргэж өргөн хилэлцүүлэг үүсгэсэн юм. Дилон хүлээстэй байхдаа бага насныхаа талаар ярьж нэг удаа аавынхаа кофенд хархны хор хийж алж үзхийг оролдсон тухайгаа ярьж эхлэв. Мөн тэрээр эргэн тойрныхоо зорчигчдод хэрв чи хэн нэгнийг алахыг хүсвэл хулганы хор ашигла. Хугацаанд дуусаагүй илүү их хийсэн байх ёстой. Гэхдээ миний аав өхөөгүй. Зүгээр л унтсан хэмээн хэлсэн нь үнэхээр цочирдмоор аимшигтай сонсогдож. Онгоц Лас Вегасын Хэри Рейдийн олон улсын нисэх буудалд газардах үед Дилоныг Лас Вегас хотын цагдаагийн газраас баривчилсан байна. Холбооны мөрдөх товчоо түүнийг нислэгийн багийн ажилд цаад учруулсан, бусдыг алахаар завдсан. Занл хийсэн мөн танхаарал бас бусдад гэмтрэл учруулсан гэх зэрэг холбооны хуулийн дагуу буруутхан шүүхэд шилжүүлжээ. 47 настай Дилон одоо маш хүнд үр дагавартай тулаад байна. Нислэгийн багийн ажилд цаад учруулах гэмтэрэг нь 20 хүртэлх жилийн хорх ялтай хүнд гэмтэрэг. Харин танхаарал болоод бусдын бие талдах нь 1 жил хүртэл хорх ялтай хэрэг юм. Мөн тойргийн шүүхийн баримтуудаар бол Дилон иймэрхүү муу авир гарган олон нийтлүү дайрж байсан нь анхных биш болох нь тогтоогджээ. 2005 онд Дилон гэр бүлийн хүчирхийллийн холбоотой хүнд гэмт хэрэгт холбогдож байсан ч гэр бүлийнх нь үүнийг хөнгөн хэрэг байсан гэж шүүхэд мэдүүлж Дилон тухайн үедээ 30 хоногийн ял авч байсан байна. Гэхдээ уг ял нь тэнцэгдэж түүнд $340 торгуул ногдуулсан байна. Дараа нь торгуулийг нь хүчингүй болгож зөвхөн 6 сарын гэр бүлийн зөвлөгөө авахыг даалгасан байна. Үнэн дээр Америкийн нэгдсэн улсад сүүлийн үед онгоцон дотор үүмэн дэгдэх хүмүүсийн тоо нэмэгцээр байна. Дилоны тохиолдол бол тэдгээрийн нэг жишээ. 2025 оны 2 дугаар сарын 9-нд 27 настай Луис Альфонсо Вакиро Майамигаас Нью-Жерсигийн Нью-Йорк руу чиглэсэн нислэгийн үеэр зорчигчдыг занл хийлж хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд рүү халдах гэж сүрдүүлэн еврей зорчигчдыг илгээсэн байна. Дараа нь ундааны үйлчилгээний үеэр түүнд арх өгөөгүйд хэлэгнэж үйлчлэгчд рүү чи болгоомжтой бай, стэгвэс асуудалд орон шүү хэмээн сүрдүүлсэн аж. Нислэг газардсны дараа тэр хууль сахиулагчид хүлээж байгааг мэдээд онгоцны бүхэгийн хаалгыг цохиж би нисгэгчийг гарч ирээсэй гэж хүсэж байна гэж орилсон байна. Түүнийг мөн нислэгийн багт цаад учруулсан хэрэгт буруутхан баривчилжээ. 2025 оны 7 дугаар сарын 19-нд Delta Airlines-ийн 3612 дугаар нислэг Омахагаас Детройт руу явах замдаа асуудалд оржээ. 23 настай зорчигч Марио Нико Пролай нислэгийн үйлчлэгчдтэй маргалдаж онгоцны яралтай гарцын хаалгыг хүчээр онгойлгохыг оролдсон байна. Үүний улмаас онгоцыг ослын буулт хийлгэхээс өөр аргагүй дүржээ. Түүнийг газар дамагт цагдаа нар баривчилж олон зүйл ангиар ялсан байна. 2025 оны 8 дугаар сарын 25-нд American Airlines-ийн AA2249 нислэг Майамигийн олон улсын нисэх буудалд газардсны дараа зорчигчид хоорондоо зодолдсон хэрэг гарчээ. Эхэндээ эрэгтэй эмэгтэй хоёр маргалдаж эхэлсэн ч удалгүй хүч хэрэглэж эрэгтэй нь эмэгтэйг хоолооноос нь барьж суудал дээр нь түлхэж унгасан байна. Үүний дараа тухайн эр өөр нэг зорчигчтой зодолдсон бөгөөд үйл явдал маш эмх замбраагүй болж зорчигчид айдас давтжээ.
Энэ хэрэгээс болж зорчигчид удаан хугацаанд онгоцноос бууж чадаагүй бөгөөд зарим нь бүр холбогдох нислэгээс хоцорсон байна. Америкийн нэгдсэн улсад онгоцон доторх иймэрхүү үмэн танхаарлын тоо нэмэгдэж байгаа нь онгоцны баг болон зорчигчдын аюулгүй байдалд томоохон эрсдэл үүсгэж байна. Өнгөрсөн онд л гэхэд Америкийн онгоцнуудын нислэгийн дунд 2102 удаагийн зорчигчоос үүдэлтэй жижиг том асуудал гарч байж. Мөн олон улсын түвшинд ч ийм хандлага ажиглагдж байна. Агаарын тээврийн компаниуд болон хууль сахиулах байгууллагууд онгоцон дотор гарч буй хүчирхийлэл үүмээний тохиолдлуудыг маш ноцтойгоор авч үздэг. American Airlines-ийн хэвлэлийн төлөөлөгчийн хэлснээр зорчигчид болон нислэгийн багийнхны аюулгүй байдал нь тэдний нэн тэргүүний зорилт бөгөөд ийм тохиолдол бүрийг маш хинур судалж хууль сахиулах байгууллагуудтай ойр хамтран ажиллах болно гэжээ. Анх дурдсан Дилоны тохиолдолд American Airlines маш хурдан хариу үйлдэл үзүүлсэн юм. Тэр үүмэн гаргаж эхлэхэд нислэгийн багийнхан түүнийг эрзэнэн осор болон туузаар хүлж хяналтандаа авсан. Үйл явцын үеэр зарим хүн хохирол амссан ч азар илүү ноцтой үр дагавар гараагүй байна. Онгоц газар дамагт цагдаа нар түүнийг даруй баривчилж холбооны мөрдөх товчоо цаг тухайд нь оролцсон холбооны хуулийн дагуу ял тулгасан юм. Америкийн нэгдсэн улсын холбооны нисхийн захиргааны мэдээллээр 2021 онд нислэгт гарсан асуудлын тоо оргилдоо хүрч 5973 тохиолдол бүртгэгдсэн. 2025 он гарснаас хойш өнөөдрийг хүртэл аль хэдийн 1154 тохиолдол бүртгэгдээд байна. Энэ нь 2021 оныхтой харьцуулахад мэдэгдэхүйц буурсан үзүүлэлт боловч энэ нь багтаа огтхонч биш бөгөөд онгоцон доторх үмэн хүчирхийлэлтэй тэмцэхэд агаарын тээврийн компаниуд болон хууль сахиулах байгууллагуудад цаашид их ажил байгааг харуулж байна гэж. COVID-19-ийн үеэр онгоцонд маск зүүхтэй холбоотой үмэн ихээр нэмэгдсэн тул Америкийн нэгдсэн улсын холбооны нисхийн захиргаа өмнө нь хэрэглэж байсан анхаар улга эсвэл сэрэмжлүүлэх алхмыг хасаад шууд сахилгын арга хэмжээ авах болсон. Нэг үгээр Америкт онгоцонд ямар нэг асуудал гаргавал шууд шийтгэл авна гэсэн үг. Үүнд торгуул оногдуулна, цөөнгүй тохиолдолд 30 мянгаас 80 мянга хүртэл торгох болсон. Мөн цаашлаад насан туршид нь Америкийн нэгдсэн улсын газар дэвсгэр дээрээс онгоцон цуухыг хасах саналыг ч гаргаж эхэлв. Мөн холбооны хуулийн дагуу хэрэг үүсэх замаар холбооны мөрдөх товчоонд шилжүүлэх зэрэг шийдэглүүд байна. 2022 онд нэг зорчигч нисгчийн хаалгыг онгойлгох гэж оролдсон бөгөөд түүнд $81950 торгуул ногдуулж байсан гэж. Онгоцон доторх үмэн бол зөвхөн агаарын тээврийн дотоод дүрм зөрчих төдий бус холбооны хуулийг зөрчих хэрэг гэж авч үздэг. Хамгийн түгээмэл зүйл анги нь нислэгийн багийн ажил цаад учруулах бөгөөд 20 жил хүртэлх ял авч болзошгүй хүнд ялтай. 2023 онд нэг зорчигч нисгчийн бүхээг рүү дайрч онгоцны хаалгыг онгойлгох гэж оролдсон хэрэгт 2 жил шоронд хоригдох ял өгсөн жишээ бий. Бас өөр нэгэн зорчигч нислэгийн үйлчлэгчид халдсан хэрэгээр 18 сарын хорих ял авчээ. 2021 онд нэг зорчигч ковидын маск зүүхээс татгалзаж нислэгийн үйлчлэгчтэй зодолцсон. Үүнийхээ улмаас насан туршдаа онгоцон цуух эрхээ хасуулж байлаа. Онгоцонд удаан нислэг үйлдэх мөн өндрөөс бас онгоцноос айдаг олон хүний хувьд онгоцонд гарах элдв үмэн бол олон хүнд сэтгэл зүйн айдас болоод цаашлаад эрүүл мэндэд нь ч нөлөөлөх тэр байтугай онгоцны аюулгүй байдалдаж гамшиг авчирч болзошгүй. Та бүхэн ч онгоцонд бие зүв авч явах ёстойг мартаж болохгүй. Ер нь хаан чиглээ төр зуурын сэтгэлийн хөөрлөөс олж хожим харамсах зүйл битгий хийгээрэй. Хин нэгэнд төвөг удахгүй хичээж амьдрах нь бусдын төлөө хийж буй хамгийн том гавьяануудын нэг юм а. Flight attendants told the unruly passenger to take her seat, but the woman was seen bursting into a furious tirade as she tried to intimidate the visibly exasperated crew on September 16th. Making money, they'll put you on the plate. So quick, you pray. You should have prayed. You never leave the house without talking to God or meditating.
Las Vegas police eventually boarded the Airbus A-32 to detain Ketty DeLone after the alleged disruption. Okay, come on. Thanks for cooperating. She was charged with interference and assault and faces up to 20 years in prison if convicted.